Сэлэн аймгийн Мандал сумын улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг нь 2008 онд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны хүүхдийн ивэг санхын хамтарсан хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтайгаар 18 багш ажилтнтай анх байгуулагдсан төвхтэй. Одоо тус цэцэрлэг нь хичээлийн 2 байр 216 хүүхэд 42 багш ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон нь эвсэг харилцаатай бүтээлч хүүхэд эрхэм зорилгыг дэвшүүлэн шинэ үеийн хүүхдүүдийн хөгжлийн эрэлт хэрэгцээг сургалтын хөтөлбөрийн зорилт агуулгатай уялдуулан төлөвлөж хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт үйл ажиллагаа аяхгүй нэмэлт сургалтыг хүүхэдний бүрийг хамруулан 17 дахь жилдээ амжилттай явуулж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд манай цэцэрлэг нь эцэг эхтэй ажиллах арга зүйг шинжилэн үйл ажиллагаанд QR кодыг ашигласнаар байгууллагынхаа үйл ажиллагааг нээлттэйгээр тайлагнаж богино хугацаанд хялбар байдлаар мэдээлэл солилцож хүүхдийн хийсэн бүтээл цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа байдал амжилт акцент талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ. Мөн орон нутаг бус үндэсний хэмжээнд Монтессори арга зүйн сургагч багш болон олон улсын сургагч багш нарыг бэлтгэн хүүхдийн хэл яриа, бие бэлдар, оюун ухааны хөгжлийн төвшин бүрт тохируулан Монтессори сургалтын арга зүй, тоглоом хэрэглэгдэхүүнийг ашиглан хүүхдийн хөгжлийг дэмжин суралцгын чиглэл бүрээр төлөвлөн зохион байгуулж харилцаанд туршлага солилцох зорилготой суралцгын чиглэл Монтессори арга зүй сэдэвт үзүүлэх ажлыг Мандал сумын цэцэрлэгүүд болон Говьсөнбөр аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нийт 65 багш арга зүйч нарт амжилттай зохион байгууллаа. 2025 онд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш ажилтны судалгаа шинжилгээний ажлын арга зүйг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулан тэргуун туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг шилдэг ихтгэл шалгаруулах уралдаан интеграцид суурилсан багшлахуй ба суралцгуй сэдвийн хүрээнд манай цэцэрлэгийн илтгэлийн баг 5 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, эцэг эхтэй ажиллах арга зүйгээр зохиолын утгасныг 6-аар илэрхийлэн ярих чадварыг дэмжих сэдвт судалгааны ажлаараа хараа бүсийн шалгаруулалтанд тэргуун байр, Сэлэн аймгийн хэмжээнд тэргуун байрыг тус эзэлж, улсын шилдэг илтгэлийн уралдаанд дэд байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ. Хүүхдийн сурч өгөх орчныг танин мэдхэн онцлогт тохируулан виртуал өгөгдлөөр баяжуулан цэцэрлэгийн багш ажилчдын чөлөө цагаа өнгөрүүлэх сургалт үйл ажиллагаа зохион байгуулах эко орчныг бүрдүүллээ. Энэ хичээлийн жил бид бүхэн сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрөөр үлгэдэн авч шинэ түүхийн хуудсыг хамтдаа нээж байна. Эвсэг, бүтээлч, хамт олондоо нийт Мандал сумын нийт удирдлагууд болон эрдэмтэн багш нартаа дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг дэвшүүлье.